ээлжид нэгэн гоё түүх маань орж ирж байна. За ойр та бүхэнтэйгээ гоё түүхээрээ уулзаагүй бараг 10 гаруй хончлоо. За тэгээд хувьсгалын ажлаа амжуулаад гэр орноо нүүлгээд нэлээд завгүй явлаа. За өнөөдрөөс эхлээд тэгээд маш шуурхай алдсан цаг хугацаагаа нөхөд олон гоё түүхүүдээр та бүхнийхээ сонирыг мэлэана. За өнөөдөр та бүхэндээ Гямлан нуруунд дээрээс олдсон нэгэн учир үл мэдэгдэх арга яснуудын тухай ярьж өгөх болно. За Гямлан нуруу гэж хаана байдаг юм бэ гэхээр одоогийн Нэтгэг улсын хойд хэсгээр оршдог их хэмжээний уусаас бүрдсэн тийм нуруу байдаг. За тэр нурууны нэгэн оргил буюу ойролцоогоор 5000 метрийн өндөрт оршдог Робконд гэдэг нэгэн нуур байдаг. За энэ нуур нь бол яг дулаан үед бол харагдана. Энгийн цастай үед бол ерөнхийдөө цас мөсөөр хучигдаад мэддэхгүй шахуу байж идэг. За арга ясны нуур гэдэг нэрээрээ дэлхийд алдарсан энэ нууранд яг юу болсон, яагаад өнөөдрийг хүртэл ийм олон нууцыг агуулж байгаа юм бэ гэдгийг дэлхийн эрдэмтэд судлаад үр дүнгийг нь олж чадахгүй байна. За 1942 онд нэгэн ой газрын хамгаалагч Хишам Мадхавал гэдэг нөхөр газар нутгаа эргэж явж байгаад Нанда Деви үндэсний цэцэрлэгт хүрээлэнд оршдог нэгэн тийм үл мэдэгдэх нуурыг олсон. За энэ мөсцсөн нуур бол яг ингээ харахад энгийн нэгэн сайхан нуур юм шиг харагдж байсан. Ойртоод ингээд хараад эрг мэргээр нь яваад харахад бол нэлээд том нууцыг агуулж байсан. Тэр нууц нь юу вэ гэхээр ерөөсөө асар их хэмжээний хүмүүсийн арга ясаар ерөөхдөө битүүрчгсэн юм нуур байсан байдаг. За ингээд энэ нуурын тухай анх энэ хүн мэдээд холбогдох газар болон төр засгийн байгууллагад өгсөн. За энэ хүмүүсийн үхлийн шалтгаан яагаад ийм өндөрт 5000 м гэдэг чинь маш өндөрт энэ хүмүүсийг хэн аваачиж энэ нууранд ингэж ясын хийсэн бэ гэдэг тийм онцгой таавар шиг асуултууд гарна тодорхой. За ингээд Энэтхэгийн засгийн газраас 1950 онд тусгай томилогдсон баг ирсэн. За ихэнх багийн гишүүд нь бол дандаа антропологчид буюу юм арга яс судалдаг хүмүүс ирсэн. За тэгээ ирээд ингээд янз янзын шинжлэх ухааны техник тоног төхөөрөмжөөр судлаад үзэхэд бол энэ нууранд энэ хүмүүсийг үгсэн байхад нь авчирсан уу эсвэл ирж үгсэн үү гэж хэлэхэд бол үнэхээр хэцүү байна гэдэг тийм хариуг бол хэлсэн байгаа. За тэгээ үргэлжлүүлээд энэ Робконд гэдэг нуурыг нэлээд сайн судалсан. Гэсэн ч доривтой үр дүн хүрэхгүй байсаар гад 2019 онд бол золгосон байгаа. За ингээ 2019 онд эрдэмтдийн багийн сүүлийн судалгаа шинжилгээний тайлан бол гарсан. За тэн дээр бол юу гэж үзсэн бэ гэхээр арга яснуудаас бол дээж авч үзсэн. За тэгээ хамгийн эртний арга ясна гэх юм бол 6 дугаар зуунд харьяалагдах. Тэрний дараагийнх нь 10 дугаар зуун. За хамгийн сүүлд очсон хамгийн шинэ арга ясна гэх юм бол 19 дугаар зууны үеийнх байна гэдгийг Санта Барбарагийн Калифорни их сургуулийн ахлах зохиолч Дуглас Кеннед гэдэг хүн бол судалж бол мэдсэн байгаа. За тэгээд энэ Робконд нууранд яг юу болсон бэ? Ямар нэгэн ёс заншлын үйл ажиллагаа явагдаж байх үед байгалийн ямар нэгэн гамшиг бий болоод тэгээд тийшээ хүмүүс унаад ингээд ийм болсон уу гэдэг тийм янз янзын асуулт судалгаанууд гарсан. Тэр болгоныхаа араас судалгаа хийсэн радио болон нүүрс төрөгчийн янз янзын судалгаа шинжилгээнүүдийг бол хийсэн. За ДНК-гийн шинжилгээг бол мэдээж хийн. Геном болон эдгээр биетүүдийн генетикийг судлаад үзэхээр зөвхөн энэтхэг биш, газар дундын тэнгис, гэрээг ерөнхийдөө дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн геномууд бол илэрсэн байгаа. Тэгэхээр энэ Робконд гэдэг нуур бол зөвхөн Энэтхэгийн ард түмний соёл шашны төвхөөс илүү дэлхийн хэмжээний бас ийм нэр алдартай айхтар дахин шүтдэг байсан нуур юм болов гэдэг тийм яриа хөөрөө гарсан. За магадгүй энэ хүмүүсээр бол бас өргөл барьц өргөсөн байж магадгүй. Хэдий хэмжээний хүн амтан яс энд байгааг бол тоолох үнэхээр юм боломж байхгүй. Нуурын эргээр ихэд л асар их хэмжээний арга яс хөглөрч идэв.
Тэгэхээр одоо нуурынхаа гүнлүү одоо тэр ёроол хэсгээр одоо хичнээн давхраг одоо тий арга яс байгааг бол таашгүй. За ямар арга яс голчлон байгаа юм бэ гэдгийг ингээд судлаад үзэхээр эмэгтэй хүнийх байна, эрэгтэй хүнийх байна, хүүхэд, хөгшин залуу бүх төрлийн хүмүүсийн одоо арга яс байгаа юм байна гэдгийг бол одоо судалгаа шинжилгээ бол харуулад байна. За ингээд дэлхийн эрдэмтэд одоо олон янз янзын шинжилгээ судалгаа хийсэн. Тэр тусмаа изотопийн сэргээн одоо босгох иймэрхүү шинжилгээнүүдийг хийгээ. Тэр тусмаа энэтхэг гаралтай одоо нас орсон хүмүүсийн арга ясанд нарийн шинжилгээ хийсэн. Гэтэл энэ хүмүүсийн одоо хооллож ундалдаг дэглэм маш одоо олон янз байсныг бол харуулсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн үеийн эндхийн нийгэмд байсан эдийн засгийн янз янзын бүлэгт харьяалагдах иймэрхүү баян ядуу дундаж бүх давхаргын хүмүүсийн генетикийн мэдээллүүд байна гэдгийг бол үзсэн байгаа. За тэгээ эцэст нь хохирогчдыг одоо тахлын уулмаас нас урсан уу, өвчин зовлон хөрөнгөт нь бөөнд нь аваачаад устгахчихсан уу, яасан уу, ийсэн үү гэдгийг ингээд ямар ч судалгаануудыг хийхэд бол ерөнхийдөө бол ийм төрлийн шин тэмдэг бол илрээгүй. Эмгэг төрүүлэгч болон бичил биет энэ янз янзын бактери ням бас энэ илрээгүй байгаа. Тэгэхээр энэ нууцлагдмал энэ нууранд яг юу болсон? Яахаараа ийм өндөрт ийм олон хүний арга яс ингээд овоороод байж байгаа. Тэр тусмаа эртний аман зохиол, домог, архивын бичиг баримтуудыг уудлаад үзэхээр ямар ч тийм бичиг баримт бол байдаггүй. Тэгээ хамгийн шинэ одоо арга яс гэхэд 19-р зуунд гэхээр одоо их сонин үйл ажиллагаа бол болоод байгаа. Яагаад хүмүүс энэ нууранд очив, хэн нэгэн аваачив, яав ий гэдэг дээр бол одоо Харвардын ангаа ухааны их сургуулийнхан бол одоо бас толгоогоо гашлагаж янз янзын хариу хайсаар л байна. Ерөнхийдөө өнөөдрийн орчин үеийн шинжлэх ухаан тэр тусмаа биомолекулын одоо хэрэгслүүдийг судалдаг, үздэг, шинжилдэг төвшин бол нэлээд өндөрт хүрчихсэн. За хэр удаан настай яасан хамаа байхгүй гений болон молекул геномын төвшөнд бол маш сайн судалдаг. Гэтэл энэ судалгаа шинжилгээнүүд энэ одоо нууранд байгаа арга яснуудаас дээж аваад ямар нэгэн тийм дөрвтэй үр дүн хариу өгөхгүй байгаа. Тэгэхээр эрдэмтэд одоо юу гэж хэлээд байгаа гэхээр энэ нуурнаас олдж байгаа арга яснаас ямар нэгэн нарийн мэдээлэл энэ хүмүүсийн үхлийн шалтгааныг олж чадах юм бол зөвхөн энэ нуур гэхгүй дэлхийн шинжлэх ухаан одоо янз янзын ийм археолог, технолог, биомолекулын чиглэлд бол маш том дэвшилт гарна гэж бол онцолдог. За ийм учраас одоо олон орны том судалгааны баг экспедицүүд очиод байгаа боловч ямар нэгэн үр дүнд хүрэхгүй ингээ байгаад байгаа. Тэгэхээр магадгүй одоо олон нууцыг агуулдаг энэтхийн соёл, заншил, түүх магадгүй энэ нутагт бас өргөл барьц өгдөг байсан байж магадгүй гэж үздэг. Яагаад гэхээр энэ уул энэ нуруунаас эхэлж одоо асар их хэмжээний минералдсан ус одоо уруудаж одоо энэтхийн их газрыг одоо ус ундаа эрдэс баялгаар бол одоо тэтгэж идэг ийм ариун одоо их үүсвэр байдаг. Тэгэхээр магадгүй энэ ариун их үүсвэрээ одоо жилд ч юм уу 2 жилд ч юм уу нэг тахилгын ёс бас байсан байж магадгүй гэдэг талаас бас судалж байна. За ерөнхийдөө ингээд цаашдаа би ингээд дэлхийд үл ойлгогдох одоо нууц нь үл тайлагдсан байгаа иймэрхүү түүхүүдийг сорчлон та бүхэндээ маш шаргуу одоо мэдлэг тусал маягаар ингээд цаашдаа явна. За ойр да хувийн ажил их байсан учраас хөөрхөн мэдээллүүд гоё түүхүүдийг бол нэлээд оруулсангүй. Тэгээд алдсан цаг хугацаагаа нөхөө та бүхнийхэн сонирыг нэлээнаа. За ингээд дараагийн гоё бичлэгүүд араасаа ирж яваа. Тэгээд та бүхэн орж гараад ойрхон байж байгаарай.